За мэдээж ерөнхий прокурор хуулиар олгогдсон бүрэн эрх чиг үүргийн хүрээнд хэрэг үүсгэх мөрдөн байцаал ял идэвхжүүлэх ажиллагаанд бол хяналт тавина. Түүнээсээ гадна энэ прокурорын институцийг цаашдаа яаж илүү их ил дод нээлттэй илүү их хуулийн дагуу хүлээсэн чиг үүргээ биелүүлэх хэрэгжүүлэхэд нь хууль эрх зүйн талаас нь дэмжих, зохион байгуулалт нь дэмжих гэдэг зүйл дээр бас ерөнхий прокурор ажиллах ёстой байдаг. Тийм учраас бас ерөнхий прокурорыг нэр дэвшиж байгаа танаас бас 2-3 зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. За ерөн зүгээр энэ хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад үүсэж байгаа энэ хавц хэргийг цахимжуулах асуудал дээр зөрчлийн хуулиас эхлээд бид нар бол ярилцаад хийгээ явж ирсэн. Энэ ажлыг бас ямар үе шаттай яваа вэ? Ер нь энэ прокурорын байгуулагдах энэ захимжилтын бодлогыг та бол дэмжиж ажиллах уу гэдэг зүйлээ байр сууриа бас нэг олон нийтэд хэлж өгөөч гэж хүсэж байгаа. За дараагийн миний нэг асуух зүйл энэ прокурорын хуулийг би 2017 онд батлуулж ирсэн, боловсруулж батлуулсан үнэлтэй. Тэгээ мэдээж энэ хууль дээр бас эргээд харах зүйлүүд бас байгаад байна. Энэ хууль хэрэгжээд бас нэг 8 жил болчихлоо. Тэгээ ингээ харахаар бас энэ прокурорын ёс зүйн зөвлөлийг бас нэг эргэж харъя. Шүүгийн сахилгын ороо гэдэг шүүгчдийн сахилга ёс зүйн асуудлыг бий даасан ийм сахилгын ороо бий даасан процесстэй хэрэгжиж явж хахад прокурорын ёс зүйн орооны асуудал бол бас олон нийтэд шүүмжлэлт дагуулдаг. Ялангуяа зөвхөн прокурор өөрөөсөө бүрдүүлчихээр бас янз бүрийн дарам шахалт нөлөөлөл ордын биш үсттэй гэдэг зүйлийг бас хуульчдын холбоон хавьяас бол ерөнхийдөө ярьдаг. Тийм учраас энэ асуудлыг бас нэг зохистой байдлах, ил дод нээлттэй байх талаас нь би бас нэг холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг бас хийхэд бас хамтарч ажиллах ажиллая гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр бас ямар байр суурьтай байдаг вэ гэдэг зүйл байгаа. Тэгээ ерөн зүгээр энэ хууль дээрээс бас энэ прокурорын байгууллагын бас энэ өнгө төрхийг өөрчлөөд энэ хувцс формыг ч гэсэн аваа ичмэр санагдаж байгаа. Ерөн прокурорууд маань их юм дүрм тулц өмсөөл янз бүрийн тийм гидэлтэй хувцс өмсөд авах ерөн шаардлага байхгүй юм шиг байна. Тэгэхээр наад захын энэ зүйлээс эхлээд бас нэг прокурорын хуулиудыг бас нэг өөрчлөх жижиг сажиг гэлтгүү химнэлттэй бөгөөд энэ иргэдтэй бас нэг иргэдийн төлөө энэ хуульт ёсны төлөө буюу энэ rule of law бэхжүүлэхийн төлөө явдаг институц гэдэг талаас нь бас харуулах тэр жижиг өөрчлөлтийг ч гэсэн хийчмээр байна гэдэг зүйлийг бас танд хэлмээр байна. За тэгээд энэ прокурорыг бас мэрэгшүүлэх асуудал дээр таны байр суурь ямар байдаг вэ? Яг зүгээр мэдээж прокурор дээр хяналт тавих энэ хэрэгүүдийг хуваарлтын асуудлыг бол ерөнхийдөө дээд шатны прокурор хийгээ явж байгаа. Тэгвэл татвараар мэрэгшиж энэ татварын нюансыг ойлгож иж энэ бас татвар төлөгчтэй хамгаалдаг, татвараас зайлсхийх зүхтах юм дээр нь бас оновчтой бас хэрэг шийдвэрлэх ажиллагааныг хяналт тавьдаг байх хэрэгтэй. Хүүхдийн кейсүүд дээр прокурорууд бас мэдрэмжтэй хандах асуудлууд байдаг тий. Тэгэхээр ерөн зүгээр энэ прокурор шиг мэрэгшүүлэх асуудал дээр та бас ямар байр суурьтай байдгүй яг дагнаж мэрэгшүүлэх асуудлыг прокурорын байгууллага ямар байдалтай хийж байгаа вэ? За тэгээ хамгийн нэг чухал санаа байгаа бас инквайр гишүүн бас бүлгийн урал дээр ч хэлж ирсэн да. Би ч бас энийг өдөр хараа сууж ирсэн. Энэ яг энэ гэмтрэг зөрчлийн шалтгаан нөхцөл буюу энэ криминологийн судалгааг прокурорын байгууллага манд иргэдээ институт ажиллуулах болцоо бүрдсэн. Энийг бас яг тогтмол сайн хийж эргээд энэ засгийн газрын байгууллага хууль зүйн дотоод хэргийн яам улсын хурлалтайгаа ингэж хамтарч ажиллаж яг сэтгэл хөдлөлөөр биш яг бодиттой судалгаа үндсэн шалтгаан нөхцөлд чиглэсэн байдлаар энэ ялын бодлого гэмтэргийг шинжийг тодорхойлох асуудлыг хийдэг энэ зүйл рүүгээ эргээд хэдүүлээ бас нэг анхаарал хандуулмаар энэ дээр бас таны байр суурь ямар байдаг вэ гэдэг зүйл дээр бас товч хариулж өгөөч гэж хүсэж байна. Прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокурорыг мэрэгшүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал авилгал албан тушаал мөнгө угаахтай холбоотой хэрэг дээр прокуроруудыг мэрэгшүүлж байгаа. Энэ мэрэгшүүлэх ажлын нэг хүрээнд улсын ерөнхий прокурорын хэрэг үртэх ажиллагаанд хяналт тавих хэлцэд авилгал албан тушаал мөнгө угаах хэрэгтэй хэргийг хянан шийдвэрлэх албыг байгуулсан. Энэ албан дээр мэрэгдсэн прокурорууд ажиллаж байна. За дээр нь нийслэлийн прокурорын газар дээр яг энэ ажлыг хариуцсан нэг хэлтсийг байгуулж ажиллаж байгаа. За нийтдээ нэг 27 оронтой энэ чиглэлээр нэмж нийслэл дүүргүүдэд яг энэ чиглэлийн ажлыг мэрэгшүүлж байгаа. За бидний эхний мэрэгшүүлж байгаа нь бол энэ авилгал албан тушаал мөнгө угаахтай холбоотой хэрэгүүдээр мэрэгшүүлж байгаа юм. Ерөн цаашдаа хэргийн төрөл бүрээр тодорхой чиглэлээр бас мэрэгшүүлнэ.
За энэ чиглэлээр таны ярьсан бага насны хүүхдтэй холбоотой хэрэгүүд дээр прокуроруудыг тусгайлан томилж яг энэ төрлийн хэргийг хянж шийдвэрлэдэг ийм прокуроруудыг томилсон. За энэ чиглэлээр бол цаашдаа энэ амьдралаас урган гарч байгаа энэ чиглэлүүдээр ер нь прокуроруудыг мэргэшүүлэх ийм чиглэл рүү явж байгаа юм. Миний зүгээр одоо гол барьж байгаа зүйл бол би өмнө ч хэлсэн хүний эрхийн чиглэлээр мэргэссэн тусгай салбаруудын өндөр мэдлэгтэй яс суртахуунтай ийм л хүмүүс манай прокурорын байгууллагад ажиллах хэрэгтэй юм. За дараагийн нэг асуудал цахимтай холбоотой асуудал та ярьж байна. За зөрчилтэй холбоотой цахимын нэгдсэн сан бид байгуулсан. Одоо ингээд бүх байгууллагуудаар туршилтын журмаар ажиллаж байна. Удахгүй энэ ашиглалтанд орно. За эндээс нэгдсэн бүртгэлийн сан бий болно. За энийг дагаад захим хавц дээрэг ирүүдээрш зөрчил дээрч энэ захин хавц дэргүүдийн үйл ажиллагаанууд эхлэх юм. За энэний нэг эхлэл болгож холбооны бүгд нарт Герман улсад манай 6 гол яг энэ ажлыг хариуцсан хүмүүс очиж захим хавц дэрэгтэй танилцаад ирсэн. За энэ дээр бас мөн шүүх өөрөө захимжиж байгаа. За энэ захимжтай холбоотой прокурор мөрдөх байгууллагуудыг холбох энэ ажлуудыг хийгдэж байна. За захим энэ сантай холбогдуулж яг энэ чиглэлийн ажлыг хариуцдаг 10,000 орчим эрхүй албан тушаалтанд сургалт оруулсан энэ чиглэлээр ажиллахад бэлтгэж байгаа. За прокурорын хуульд өөрчлөлт оруулах хувцас баримтаа гэдэг асуудал бол их л олон жил бас л яригддаг. Эргээд энэ прокурорын байгууллагт энэ дөрөнд хувцастай байх асуудал нь бас л их түүхий хувьд их олон жил яригдж бий болсон зүйл. 1978 онд яригдж байжгаад намын тэр тухайн үеийн намын төв хороо гэж шийднэ гэж явж байгаад 96 онд анх хувцас формтой ингээл болсон. Гэхдээ энэ хувцас формыг дан дөрөнд хувцасаар нь биш шүүх дээр өмгөөлөгч прокурор өмсдөг өмсгөлтэй. Шүүгчүн яг ижил мэтгэлцээний зарчмыг үндэслэж шийдвэрлэхэд ийм дөхөн үйц олон улсын жижигтэл нийцүүлсэн ийм зүйлийг бид хийсэн. За ёс зүйн зөвлөлттэй холбоотой тийм асуудлууд бий. Тэгэхдээ бид нар эхлээд л явж байгаа. Жишээ нь прокурорыг томилох журам батлагдсан. Тэр журам дээр 3 дугаар микрофон гүйцээгээд хариулъя. 8 төрлийн байгууллага энэ прокурорыг томилох прокуророос шалгалт авч одоо яг хуульчийн сонгон шалгаруулалт шиг шалгалт авч ажиллах юм комиссийг бий болгож байгаа. За энэний хүрээнд ёс зүйн зөвлөлттэй холбоотой энэ асуудлыг мөн шийднэ. Ганц прокурор өөрсдөө ёс зүйгээ яриад судаггүй. Гэхдээ энд нэг л зүйл байдаг. Би одоо өмнө ч бас хэлсэн. Ёс зүйн зөвлөлд мэрэгжлийн хуульч байхгүй бол энгийн альж байгуулгын хүн энэ хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг прокурорын ийм лицензтэй ийм хүнтэй мэтгэлцэж ёс зүйн зөрчсөн үгийг шийднэ гэдэг бол бас асуудалтай байдаг. Тийм учраас бид боломжит хэлбэрээр шийднэ гэсэн ийм л зорилготой ажиллаж байгаа. Хариулж дуслаа. За би нэр дэвшиж байгаа Улсын их хурлаас өвчтгөр орж ирсэн жаргал сайхан прокурорыг дэмжиж байгаа. Тэгээ өмнөх одоо мэдээж энэ хэрэг гин шийдвэрлэх ажиллагаа ял идэвхжүүлэх ажиллагаанд хяналт тавихаас гадна прокурорын байгууллагын институцийн хувьд цаашдаа бэхжүүлэх буюу тэр үйл ажиллагааг ил тод илүү их цахим буюу энэ зүйл рүү оруулах талд нь энэ хийж хэрэгжүүлж исэн ажлаа дуусгаасаа гэж хүсэж байгаа юм. Ингэжиж бас энэний цаана хүний их зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хавц тэргүүд одоо тэг жижиг сажиг нотлох баримтууд үргэлжсэн үргэлдээгүй гэдэг маргаан гарахаас зайлсхийх орон зайнаас үл хамааран хэрэг гин шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдүүд хэргийн материалтайгаа танилцах энэ өөрөө гомдол мэдээлэл гаргах энэ бүх болцоо бүрдэх юм аа. Тэгэхээр өнөөдөр 500 гаруй прокурор ажиллаж байгаа. Угаасаа улсын хэмжээнд бас игээд яхад маш ачаалттай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ захимжилтын цаана бол одоо энэ прокурорын байгууллагын яг одоо хувь албан тушаалтан прокурорын үйл ажиллагаа хөгжлөхөөсөө гадна энд оролцож байгаа иргэдийн, хуулийн этгээдийн тэндгэрийг өмгөөлж байгаа өмгөөлөгчдийн үйл ажиллагаач бас одоо хялбарчлах. Тэгээ энэний дараа шударгаар хэрэг маргаан хэн шийдвэрлэгдэх бүрэн болцоо бас бүрдэх юм аа. Тэгэхээр бас жаргал сайхан прокурорыг бас энэ эхлүүлсэн ажлыг бас одоо дуусгаж яг ард нь гараасаа гэдэг зүйлийг би бас хүсэж байгаа. За дээрэс нь
энэ прокурорыг мэрэгшүүлэх асуудал байгаа. Сүүлийн үед яг зүгээр прокуроруудад одоо асуудлууд дээр бидэд бас анзаарвал илүү их одоо зохион байгуулалттай нарийн төвөгтэй санхүүгийн одоо хид хідэн одоо үе шатыг дамжсан юм схем бүхий гэмтэргүүд явна. За гэрээгээр халахвчилсан. За иргэний маргаанаас үл ялэг шинжээр ялгагдах ийм гэмтэргүүд бол маш их байгаа. Яг энэ дээр одоо нарийн нюанстай прокурорыг мэрэгшүүлж тэр санхүү эдийн засгийн чиглэлээр мэрэгшүүлэх. За дээрэс нь мэрэгшүүлэх тэр асуудал маань тэр хүнтэй яг харьцах буюу тэр хүүхдийн эрхийг нюанстай харьцах. Энийг одоо маш одоо энгийнээр харах хэрэгтэй. Жишээ нь бусад орн дээр яг энэ прокурорын байгууллагын үйл ажиллагаа, мөрдөгчийн үйл ажиллагааг одоо үзүүлдэг канонууд хүртэл байдаг. Тэн дээр зүгээр яг иргэдийг авчирлаа гэхэд за таныг цагдаа орох гэж байна. Танд одоо ингээ янз бүрийн харшилтай зүйл бий юу, хоолунд бий юу, харшлын талаар ч гэдэм үү, сүүлийн тогтмол хэрэгэлт ийм одоо ууж байгаа заавар байгаа юу ч гэдэм үү. Наад захын хүн лүү ордог энэ зүйлүүдээс прокурор бас шийдвэр гаргахдаа асуудаг, мөрдөгчтэйгээ хамтарч шүүхтэрээ бас энэ асуудлаа тавьдаг. Инээсээ одоо бас мэрэгших ёстой шүү гэдэг зүйлийг би одоо бас хэлмээр байгаа. Тэгээ энийг одоо бас хийж чадвал прокурорын байгууллагын одоо бас иргэдийн одоо итгэлийг авах тэр асуудал бол цаашдаа илүү нэмэгдэнэ. Тэгээд прокурорын ёс зүйн зөвлөл за энэ хувцс формын асуудлыг би сая асуулт асуусан. Энийгаач би бас хүндэт тавина. Тэгээ энийгээ бас жоохон бас одоо бас сайжруулах асуудлууд байна. За дээрэс нь яг одоо зүгээр энэ зүйл засагдсан байх гэж би найдаж байгаа. Прокурорын байгууллагууд дээр бас нэг яригддаг зүйл юу гэхээр шүүхээс хэрэг буцвал эргээд бас прокурорудаа нэг жоохон хариуцлага тооцдог. За ажлын үзүүлэлт одоо доошилсан гэдэг юм уу? Ажлын үзүүлэлт муугдаг байдлаар бас нэг арга хэмжээ авчих гэдэг ийм журмууд үйлчилдэг. Инээсээ бид ер нь татгалзах хэрэгтэй. Заавал прокурор гэдэг хүн чинь шүүхтэр орохоор яллах талыг өргөж одоо тий аль болохоор одоо яллах болон цагаатах аль талын нотлох баримтыг гаргаж хэргийг одоо бас яг одоо бас л зөв одоо хуулийн хүрээнд л боож шүүхэд танилцуулж эцэслэн шийдвэрлэх асуудал байгаад идэг. Тэгэхээр бид эдийн нөгөө сэтгэхгүй хандлага илүү их одоо яллах функцээ бариад яваад байдаг. Иннээсээ бид нар бас гар сэтгэлгээний одоо өөрчлөлтүүд бас хийх зайлшгүй шаардлага байгаамаа. Тэгээд ерөн зүгээр яг хуу энд бас прокурорын байгууллага өөрөө эргээд хэр одоо ажиллах, хэр өр нөлөөтэй ажиллахаас энэ Монгол улсад одоо хуульч ёс бэхжих, үндсэн хуульч ёс бэхжих энэ асуудал одоо шийдэгдэх юм аа. Тэгээд танд бас амжилт хүсье. Баярлалаа.